Энэ өдрийн мэнд үзэгчтэй. Монголчууд та бид сүжиггүй санаахаараа сүүгүй цай бас нэг хар гэдэг. За тэгвэл эдээний дээж цагаан сүүний үйлдвэрлэл манай улсад өнөөдөр бас ямар байдалтай байна вэ гэдгийг тоон том хөтөлбөр та бүхэнд хөндөж үзүүлэхээр бэлтгэлээ. Эхлээд түүх сөхөх юм бол 1920-од онд монголчуудын хүнсний үндсэн хэрэгцээний 55%-ийг цагаан эдээ, 20 гаруйхан хувийг махны хэрэглээ эзэлж байжээ. Бидний өвөг зуны улиралд хүнсэндээ дан ганц цагаан эдээ хэрэглэж ирсэн нь ч учиртай. Хүн зөв хооллосноор элдв өвчин эмгэггүй эрүүл саруул явж болно. Хүний биед үүсэж болох өвчин эмгэгийн 60-70% нь хоол тэжээлээс буюу буруу хооллосноос болдгийг эрдэмтэд тогтоосон байдаг. За энэ утгаар нь харахын тулд эхлээд сүүний үйлдвэрлэлээ харцгаая. Монгол улс өнгөрсөн оны байдлаараа 50 сая толгой мал тоолуулсан. Өхөр 2.6 сая толгой байгаагаас сайлын үнэ 900 мянган толгой байна. Хөдөө аж ахуйгаас нийлүүлэх боломжтой сүүний нөөц 511 сая литр гэдэг. Үүнээс үнэний сүү 340 сая литрийг нь дүүргэж байна. За та бүхэн графикаар харж байна. Үхрийн тоог харуулъя. 1999 онд 3.8 сая толгойд хүрч байсан үхрийн тоо сүүлийн 13 жилийн хугацаанд тасралтгүй цөөрсөөр 2012 оны тоолгоор 2.6 сая толгой өхөр байна гэж тоологдсон байна. Энэ учир шалтгаан нь зуд турхантай холбоотойч бас төрийн зүгээс ямаа хонь гэж дэмжиж ирсний бас нэгэн үр дагавар нь гэж судлаачид тайлбарладаг. 2012 оны онд манай улс үйлдвэрийн аргаар 53 сая литр сүү боловсруулж 40 тэрбум төгрөгийн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 40 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. 2011 онтой харьцуулаад үзэх юм бол сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 52 мянган тонноор өсчөөд байгаа юм. За гэтэл 2012 онд 44 сая Америк долларын буюу 57 тэрбум төгрөгийн сүүн бүтээгдэхүүн импортлсон нь 2011 онтой харьцуулахад бол 24%-аар нэмэгдсэн үзүүлэлт. Эндээс жил бүр гаднаас авах сүүний хэмжээ 20%-аар нэмэгдэх хандлага гарч байгааг харж болохоор байна. За нарийн хэлэх юм бол нэг хүнд 2012 онд Улаанбаатар хотод 92 кг, улсын хэмжээнд дунджаар 187 кг сүүн ноогдож байна. 2011 оныхтой харьцуулахад улсын хэмжээнд 22 кг-аар нэмэгдсэн үзүүлэлт юм. 1 кг сүү 1 литр сүү хоёрын жин хэмжээ ойролцоо буюу 1 литр сүү 103 кг-тай тэнцдэг учраас килограммаар илэрхийлсэн юм а. За түүнчлэн 2 хоногийн дараа үндэсний статистикийн хорооноос 2013 оны нийгэм эдийн засгийн мэдээ гарах учраас өнгөрсөн оны буюу 2013 оны цагаан эдээний үйлдвэрлэлийг тооцох боломжтой болно. За литрийн хэмжигдэхүүнээр та бүхэнд сүү цагаан эдээний үйлдвэрлэлийг харуулъя. 2011 оны байдлаар монголчууд дотооддоо 25 сая литр шингэн сүү цэцгий мал аж ахуйгаас бэлтгэж 7 сая 800 мянган литр тараг цагаан эдээг малынхаа үр шим болгож авчээ. Үүн дээр гадны орнуудаас 2012 оны байдлаар 730 тонн шингэн сүү импортлсон байна. За үүнийг литр шилжүүлэх юм бол 700 мянган литр сүүг гаднаас худалдаж авчээ гэж болно. За хуураас сүү 4700 тонн сүүн импортлсон. За шингэн сүүн шилжүүлэх юм бол 4141 291 тонн болж байна. За өнөөдөр сүүний зах зээлийн 75%-ыг хуураас эзэлж байна. Энэ жилээс хуураас сүүний импортыг хязгаарлаж 2016 он гэхэд нийслэлийн хүн амын шингэн сүүний хэрэглээний 80%-ыг дотооддоо үйлдвэрлэхээр зорилтыг үйлдвэр хөдөө аж ахуйн яам өмнөө тавьсан байгаа. За үүний тулд одоо байгаа ферм болоод шинээр байгуулах ферм дээр анхаарч ажиллах гэсэн үндсэн хоёр чиглэл гарчээ. Чингис Бондоос ч гэсэн мөнгө төлөвлөснийг төсөөлж байсныг та бүхэнд бас урд нь харуулж байсан. Тэгэхээр 2013-аас 2016 онд Улаанбаатар дархан Эрдэнэт гэсэн томоохон хотуудын хүн амыг сүүн бүтээгдэхүүнээр хангах, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд дийздэх үнэний шингэн сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хот орчимд дунджаар 100 км-ийн тойрогтой сүүний чиглэлийн 300 үнэтэй сайлын эрчимдсэн 15 аж ахуй тэжээлийн аж ахуйг цогцоор нь байгуулах засгийн газрын бодлогоч бас байгаа. Энэ дагуу түүхийн эдийн логистикийг бий болгох, импортын сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг бууруулах, хүн амын сүүн бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор сүү боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр орчин үеийн өндөр хүчин чадлын үйлдвэрлэл байгуулах чиглэл баримтлан ажиллаж байна. За энэ бүхний үр дүнг үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас тооцоолохдоо 2016 он гэхэд Улаанбаатар хотын хүн амын сүүний жилийн хэрэгцээ 220 сая литр болж 16%-аар нэмэгдэнэ гэж тооцож байна. За үүнээс үйлдвэрлэлийн аргаар 53 сая литрээс 2.3 дахин нэмэгдүүлж 2016 он гэхэд 123 сая литрт хүрэхийг зорж байгаа юм. За харин хадгалах сав тээврийн асуудал бас фермийг хөгжүүлснээр үнэний шингэн сүүний үйлдвэрлэлийг одоо байгаа 11 сая литрээс 9 дахин нэмэгдүүлж 100 орчим сая литрт хүрэхээр төлөвлөжээ. Үүний үрээр импортын хуураас үг бууруулж 38.6 сая литрээс 28 сая литрт хүргэх. За цаашид үүнээс ч илүү бууруулахаар зорж ажиллаж байгаа юм байна. За анхаарлаа хандуулж байгаад баярлалаа.
хөтөлбөр цагаан эдэний хэрэглээ нийлүүлэлтийг онцолж байна. За үзэгч та бүхэнд цагаан эдэний үр шимийг 5 хошуу малаас хол хөндий өссөн хүүхдүүдэд бас мэдэхгүй тал байгаа учраас судлаачдын зөвлөгөөг бас товчхон хүргэе. Жишээ нь ааруулыг буцалсан ус болоод харцаанд хийж шүүсийг нь уухад элэг зүсний өвчин цус хөөрөх толгой өвдөхэд бол тустай гэдэг. За гадна дотн яваад ус солигдсноор гидс ходоод өвдөх үед ааруулын шүлийг уухад л дарагддаг. За харин тарган дархлын системийг идэвхжүүлэх, хорлогоос сэргийлэх, тураах, гидсний элдв өвчнийг дарах, судасны ханы хатуурал болоод элэг зүс арсны өвчнөөс сэргийлэхэд тустай. За айраг бол ходоодны илчлэгийг үүсгэж хоол шингээлтийг сайжруулдаг. Бас дэлгүүрийн өвчин, элэг зүсний арц найралгүй амин хүчлүүдтэй уураг, эрдэс бодисыг агуулсан байдаг. За тиймээс амны эрүүл мэндээс ахуулаад хөдөрч эерэг эрүүл монголчууд хүнснийхээ 55%-ийг цагаан эдээгээр хангадаг байжээ. За бид хөтөлбөрөө үргэлжлүүлээд Аранхан аймгийн нутгийн зөвлөлийн дарга инх хамгаалан студидтэй урьж оролцуулах болно. Учир нь Аранхан аймгийн Чулууд сумаас өчигдөр 100 тонн цагаан эдээ цагаан сарын баярыг өгтөж нийслэлчүүдэд нийлүүлэгдэж байгаа юм а. Үзэгчдээ хөтөлбөрийг үргэлжлүүлээд Аранхан аймгийн Чулууд сумын нутгийн зөвлөлийн дарга инх хамгаалан манай студид ажиллаж байна. Танд үзэгчдийн хүмүүст бас энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэнд хүргэе. Аранхан аймгийн Чулууд сумаас 100 тонн цагаан эдээ энэ сарын 10-наас эхлээд нийслэлчүүдийн хэрэгцээ нийлүүлэхээр ирлээ л дээ. Энэ цуваа бас жил болгон л цагаан эдээний үзэсгэлэн гарах байдлаар ирдэг л дээ. Тэгэхээр нийслэлчүүдийн энэ цагаан эдээний хэрэгцээ нийлүүлэгдэж байгаа энэ хэмжээнээс хамаарат үнэд ямар тийм эерэг өөрчлөлт гарах бол үн буурах болов гэдэг ч юм уу үзэгчид сонирхож магадгүй юм л та. Тэгэхээр Аранхан аймгийн Чулууд сум бол өхрийнхээ тоо толгоогоор улсдаа тэргүүлдэг. Цагаан эдээний брэнд болсон ийм сум байгаамаа. Тэгэхээр ерөнхийдөө бол Чулууд сумын хувьд бол жилдээ нэг 7 сая литр сүүг зах зээл дээр нийлүүлдгээс бол 2 сая литр сүүг нь бараа бүтээгдэхүүн хийж Улаанбаатар хотын хэрэглэгчд бол жилийн 4 улиралд нийлүүлдэг. Энэ дотор бол хамгийн гол нийлүүлэлтийг нэмэгдүүлдэг үе нь бол энэ цагаан сарын өмнө буюу энэ 1 сард сүүлийн 10-аад жил бол ингээд Улаанбаатар хотын хэрэглэгч цагаан сарын өмнө ингэж үзэсгэлэн худалдаа гаргаад ирсэн. Тэгэхээр энэ жилийн онцлог нь гэх юм бол энэ 2014 онд Чулууд сум байгуулагдсны түүхт 90 жилийн болж байгаа. За үүний хүрээнд бол 100 гаруй малчин өрхийг бол сумын засаг даргын хамгаалалт газраас зохион байгуулалтаагаар өнөөдөр 20 гаруй машинтай 100 гаруй тонн цагаан эдээ ингээ худалдан борлуулахаар бол Улаанбаатар хотод ирээд байна л да. Тэгэхээр нийслэлчүүд бол хамгийн гол нь юу вэ гэхээр хямд чанартай цагаан эдээг хаанаас авч болох вэ гэдэг л гол асуудал шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн зах зээл дээр бол цагаан эдээний үн ханшуул нэлээд өссөн харагдаж байна. Ялангуяа томоохон захууд дээр манай сумаас ирсэн хүмүүс бол судалгаа хийгээ үзсэн. Манай сумд байгаа үннээс бол нэг 2000 төгрөгийн зөрүү мөрөө байна, 1500 төгрөгийн зөрүү байна гэж байна. Тэгэхээр манай Чулуутаас ирсэн энэ Чулуутын яг энэ брэнд болсон цагаан эдээ бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг бид нар Баянзүрхийн засаг даргын хамгаалалт газартай хамтраад 2-7 хоног зохион байгуулагдана. Тэгэхээр энэ үнийн хувьд бол өнөөдөр бас зах зээл дээр зарагдж байгаа үнээс нэр төрлөөс хамаарат нэг 500-аас 1000 орчим төгрөгийн хямдаар ингэж борлуулагдана гэсэн ийм өрсөлдөнд тооцдог байна. Тэгэхээр нэг цэгүүд бас их чухал. Ямар цэгүүдээр хүртэх вэ гэдэг. За Баянзүрх дүрхтэй мэдээж хамтарч байгаа юм байна. Хотын төөр, баруун захаар байгаа иргэд ямар байдлаар энэ хямд чанартай Монгол брэнд гэж хэлж болох энэ цагаан эдэнээс авах боломж нь байна. Тэгэхээр цагаан эдээний нэр төрөл бол сүүлийн жилүүд бол улам нэмэгдэж байгаа. За тэр дундаа яг Чулуут бол яг цагаан эдээгээр бизнес хийгээ яхад бол жилдээ нэг тэрбум гаруй төгрөгийн бүтээгдэхүүнийг бол ард иргэд малчдад шууд хүртэж байгаа. Тэгээ энэгээр гол нь ирж байгаа малчд маань нэг 5-10 өрх айл нийлээд дундаа ингээд зохион байгуулалтанд ороод нэг бүл болоод ирээд нэг өрх айланд төлөөлөд энд худалдаанд оролцож байгаа. Тэгэхээр энэ 100 гэж байгаа боловч цаанаа бол үндсэндээ 400-500 өрхийн цагаан эдээг ингэж нийлүүлэгдэж байна гэж бол ойлгож болно. Тэгэхээр цэг салбарын хувьд бол энэ сарын 10-наас эхлээд Sky худалдааны төвийн гадна талбай дээр 14 хоногийн хугацаатай борлогдно. Дээрээс нь мөн их хэмжээгээр авчирсан цагаан эдээнүүдийг бол Нарантуул 2,
За Мишель Экспо бусад энэ хүнсний цахууд дээр бол бас нийлүүлэгдэж байгаа. Та сая хэллээ чулууд сум жилдээ 1 тэрбум төгрөгийн цагаан эдээ зах зээлд нийлүүлж байна гэж. Сая орж ирж байгаа энэ 100 тонн цагаан эдээ хичнээн төгрөг болохоор байна. За энэ бол жилдээ нийлүүлэгдэх цагаан эдийн нэг 15-аас 20 орчим хувь л байгаа. Ерөнхийдөө 100 тонн бүтээгдэхүүн гэдэг бол тэгэхээр энэ бол одоо яг зах зээлийн үнэлгээгээр аваад үзэх юм бол нэг 350-аас нэг 400 орчим сая төгрөгийн бүтээгдэхүүн ингээд зохион байгуулалтаа ингээд ороод ирсэн. За энэ бол мэдээж өнөөдөр улсын хэмжээнд хамгийн их сүү цагаан эдээтэй сум нэгдсэн зохион байгуулалтаар ингээд хангамжийг нэмэгдүүлнэ гэдэг маань одоо яг цагаан сарын өмнө нийслэлийн хэрэглэгчдийн хүнсний хангамж тэр дундаа одоо нөө сүү цагаан эдээний үн ханшинд бол нөлөөлөхүйс хэмжээний юм даацтай зохион байгуулалтаа орж ирсэн гэж бол бодож байгаа. Засгийн газраас ч тэр үнийг тогтворжуулна гэдэг юм бодлого их явж байна л да. Цагаан эдээнд бас бизнесмэнүүд за нөгөө нуглаа гаргадаг хүмүүсийн гарт өгүүлгүүгээр малчид өөрсдөө юм зохион байгуулалтаа авчирж байгаа нь энэ зах зээл бас эрүүл тогтолцоог бий болгох нэг сайн тал гэж харж болох. Бусад сумж бас иймэрхүү үлгэр дуурайл аваад ажиллах юм нөхцөл нь хэр байна? Нийслэл Улаанбаатарт. Тэгээ ер нь бол үн докторжуулах чиглэлээр бол засаг бол аливаа одоо хүнсний бүтээгдэхүүнд оролцох нь бол тийм таатай зүйл биш л дээ. Тэгэхээр ер нь бол бизнесийн зарчмаараа ялангуяа энэ худалдааны энэ дэд бүтцийн бүрдүүлэх тал дээр бол засаг харин оролцоод ханган нийлүүлэлт үйлдвэрлэлийн талын болж байгаа чөлөөтэй орох талтай. Гэхдээ сүү цагаан эдээний зах зээл бол дэлхийн нийтэд нэг онцлогтой юм байна. Энэ ямар онцлогтой гэхээр өөрөө одоо үр ашиг их багатай бизнес байдаг. Тийм учраас бас улсаас ингээд татаастай явдаг ийм салбар байна. Тэгэхээр энийг бол сүүний зах зээл одоо сая их хурлаар батлагдсан шүү дээ хүнсний тухай шинжилсэн хуулинд. За энд бол сүү бол стратегийн хүнсний бүтээгдэхүүнгээд гол 6 нэр төрлийн бүтээгдэхүүнд бол орсон. Тийм учраас бол энэ сүүний салбарыг дэмжиж за энэ сүүний нөөц бүхэ сум аймагуудыг одоо бодлогоор дэмжиж тэн дээр нөө худалдаа бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэгч, малчт маань өөрснөө ингээд нэгдсэн зохион байгуулалтаа орж ирээд зах зээл дээр ингээд нийлүүлэхэд бол ийм боломж л байгаа. Гэхдээ өнөөдөр юу дутгаж байна гэхээр одоо сайхан чөлөөтэй худалдаа хийж байр талбай. Одоо бид нар энэ гадаа зохион байгуулах гэж гэсэн энэ бид нар бас дулаан асар масараар хангах гэл аль болох энэ улсаас шаардахааргүй өөрсдийн зохион байгуулалтын хүрээнд бол энийг хийж байгаа. Тэгэхээр энэ ажлыг хийхэд бол манай сумын засаг даргын тамгын газар, за Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газар бол бас нэлээд ач холбогдлогод оролцож байгаа. Та урдын хүнс хүдэж хөнгө үлрийн яамд газрын дарга байсан. Тэгэхээр нэг ийм асуудал байдаг л да. Нийслэлчүүд нөгөө нэг хэрэглэх ёстой цагаан эдээнийхээ нэг 50-60%-ийг л авч хэрэгжилж байна л да жилийн туршид. Гэтэл хөдөө орон нутгад бол шал өөр хэлбэрт харагддаг. 100% хангалттай хүрдэг. Энэ нэг одоо харьцааг яаж одоо жиглэх ёстой бэ? Нийслэлчүүд 40-50 саяар тоологдох малынхаа үр шимийг яаж хүртдэг болох вэ? Тэгээ өнөөдөр малын тоо толгой өсөж байгаа боловч одоо нөө сүү ч юм уу, мах ч юм уу тэр тал дээр ингээд нийлүүлэгдэх чанарын хувьд бол нөө гарцын хувьд бол манайх бол дэлхийн дунджаас бол бага штэ. Сүү хичээл одоо сарлаг бол жилдээ нэг 500 литр сүү гаргаж байна. Тэгэхэд бол сүүний зах зээл өгсөн газар бол 8 тонн, 7 тонн сүү гаргадаг өхрүүд байж штэ. Тэгэхээр энэ сүүний зах зээл, сүүн бүтээгдэхүүн зах зээлийг бол нэг хоёр бүлэг авч үзнээр юм шиг санагддаг. За нэг нь бол яг сүү тарга суурин газруудын хэрэгцээг хангахаар эрчимсэн аж ахуй хөгжүүлэх. Хоёр дахь нь бол одоо уламж мал аж ахуй буюу одоо энэ төвийн бүсийн томоохон одоо өвхөр сүрг ихтэй аймагуд бол одоо сүүн бүтээгдэхүүний чиглэлээр. За одоо нөө цэцгийн тос, импортыг орлох цэцгийн тос, бяцлага. За ааруул. За бусад ингээд нэр төрлийг орлох ус хэмжээний уламжит хэлбэрээр бол хөгжүүлэх бол их зөв юм байна. Тэгэхгүй бүгднийг нь одоо сүүний чиглэлээр яана бүгднийг сүүний гарцыг нэмэгдүүлнэ гэсэн нэг том бодлого бол бас тийм сайнгүй л дээ. Тэгэхээр манай хөдөөгийн хэрэглэгчд бол дэлхийн дунджаас бол илүү их цагаан эдээ хэрэгэлдэг. Нийслэлийнхэн маань бол харьцангуй бас яг авах хэмжээ нормынхаа хэмжээнээс харьцангуй бага нэг 60-70% хангагддаг. Гэхдээ манай хөрш хятад улс хичээл өнөөдөр зөвхөн сүүнийхээ зах зээлийн нэг 20% л хэрэглэх ёстой юмнийхаа 15-аас 20% л одоо авч штт. Одоо өдөрт хүртэх. Тэгэхэд бол бид нар бол ур баштан зах зээл байна гэсэн үг.
Сүү цагаан. Монголынхаа өөрийнхөө зах зээлийг хагаад бас энэ хөрш зэрэгэлдээ том зах зээлүүд байна шүү дээ. Тэгэхээр бол бид нар бол эрчимцэн аж ахуй бол хөгжөө сүүний гарцыг бол нэмэгдүүлэх шаардлагатай. Сүүн бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулахад бол дэмжлэг тус заавал чухал. Манай сүүний зах зээлийн нэг 75 орчим хувийг хуураас үйлчилж юм л дээ. Импортоос хараад гэж хийж болохоор энэ асуудалтай холбоотойгоор ч бас нөгөө сүү үйлдвэрлэгч ялангуяа шингэн сүүгээ талбай дээр аваачиж дээж байдлаар өргөж эсрүүцлээ илэрхийлж байсан л дээ. Хууraa сүүний үн, шингэн сүүний үн харьцангуй байна гэдэг байдлаар. Тэгэхээр энэ дэлхийн зах зээлтэй энэ сүүний үнийг харьцуулаад үзэхэд манай бас өнөөдөр ямар байдалтай хаана навж байна? За ерөнхийдөө дэлхийд бол томоохон сүү үйлдвэрлэгч гэх юм бол одоо Шинэ Зеланд, Герман, за Америк нэгдсэн улс гэл томоохон одоо Хятад зэрэг том улсууд байна л да. Тэгэхээр ерөнхийдөө сүү бол нэг 60-аас 0.6-аас 0.8 цент байгаа. Энэ бол ерөнхийдөө одоо манайхаар аваад үзэх юм бол нэг 800-аас 1000 орчим төгрөг 1 литр сүү. Тэгэхээр манай улсын хувьд бол нөө байгаль цагаагаарын онцлог дээрээс нь энэ их тархаа юм нутгатаас хамаарат сүүний үнийг хэлбэлцдэг л дээ. 100 нь болохоор ингээд доошо 400 500 болоод буучдаг. Одоо ингээд өвөл болохоор 1000 1200 болоод өсчдөг. Тэгэхээр энэ юуг одоо үнийг зохицуултыг хийхэд бол зайлшгүй одоо тодорхой хэмжээнд томоохон суурин газрууд тойрсон эрчимцэн аж ахуй байх шаардлагатай. Би нэг сонинтоо ажигласан л да. Манай нийт хүн амын чинь одоо 2 сая гаруй суурин газар амьдарч шүү дээ. 330 сум, 21 аймаг, Улаанбаатар хот гэдэг ингээд багцаалдаад үзэхэд 2 сая бараг 2-300 суурин газар амьдардаг. Яг мал дээр байгаа иргэд нь бол бас цөөхөн байх шүү. Одоо бид нар яг 170 мянган өрх үе нэг 400-500 мянган хүн л яг мал дээр одоо яг ингээд малынхаа үр шимийг хүртэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ тооцоог бас нэлээд бодиттой гаргаж бас тэгжиж бодлого явна гэж бол ойлгож байгаа юм л. Тэгэхээр эрчимцэн мал аж ахуйг бас бонд зээлээр дэмжих хэлбэрээр бас засгийн газар харж байна л да. Таны үед гадны зээл тусламжаар эрчимцэн мал аж ахуйг дэмжих тийм хөтөлбөрүүд хэрэгжсэн юм бэ? Бодиттой ямар нэг одоо нэрлэх ажил нь юу байдаг вэ? Тэгээ энэ бол нөөби хүнсэт аж ахуйн байгууллагын юугаар дэмжлэгтэйгээр бас сүү хөтөлбөрийн хүрээнд бол сүүний төсөл хэрэгжүүлсэн. За энэгээр бол одоо энэ сүүний нөөцгүй аймаг одоо суурин газруудад ойролцоо энэ сүү хүлээн авах танк нэлээд бий болсон шүү дээ. За мөн сүүний өхрүүд бол импортоор тодорхой хэмжээнд оруулж ирж бас гарцыг бол нэмэгдүүлсэн. За хамгийн гол нь бол энэ салбар бол төр дэмжих ёстой. Дээрээс нь сүүний бас томоохон зөвлөлийг байгуулах ёстой. Хувийн хвшил төрийн оролцоотойгоор гурван талт гэсэн байна. Гурван талт байдлаар одоо бизнесийнх ингээд тэгжиж энийг одоо нэг урт хугацаанд тогтвортой ханган нийлүүлэх ийм тогтолцоо бол явах бол харагдаад байдаг. Энийг бол гадны экспертүүд дотоодын манай мэрэгчтэнгүүд ч гэсэн аль талаас ингээд гаргаад ирэхэд гурван талын оролцоотой ийм тогтвортой ийм зөвлөл байж тэгжиж сүүний үнийг тогтвортой барих асуудал байна. Тэгэхээр бас энэ сүүнд урамшуул болох асуудал яригддаг тийм. Хамгийн гол одоо үр тариа мах гэдгээсээ илүү сүүнд урамшуул болох нь их зөв юм байна. Татаас өгч. Дэлхийн нийт ч гэсэн сүүний салбар л байдаг. За мах үр тарианд бол нэг урамшуул өгөх тийм зохимжтой биш байгаа. Дэлхийн жишгийг хараад байна. За их баярлалаа. Тэгэхээр сүүн цагаан эдний зах зээл өнөөдрөөс ямар байна гэдэг дээр өөрийнхөө байр суурийг хуваалцсанд баярлалаа. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Үзэгч та бүхэн тоон хөтөлбөр цагаан эдний зах зээлийг хөндөж үзүүллээ. За студид Архангай аймгийн Чулуут сумын нутгийн зөвлөлийн дарга инх хамгаалан ажиллаа. Анхаарлаа дууссан үзэгчтэй баярлалаа.